Монгол Улсын засгийн газар 2021-ээс 2024 онд хийсэн ажлынхаа үр дүнг улсын хурлд танилцуулж байна. Өнгөрсөн 7 хоногт хэлэлцэж эхэлсэн ч асуудал хариуцсан сайд нар эзгүй гишүүдийн асуултанд бүрэн хариулт өгч чадахгүйсэн тул өнөөдөр хэлэлцүүлэхээр болсон. За гэвч засгийн газар өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа онцсайн гэж дүгнжээ. Гэхдээ хийсэн ажлынхаа үр дүнгээ боддоор тооцож чадахгүй хэмжээнд ажиллажээ. Тухайлбал засгийн газар өнгөрсөн 4 жилд нийгмийн халамжийн үйлчилгээ зорилтод бүлэгтээ хүрч ил тод нээлттэй болох зорилт тавьж хэрэгжилтээ 90% гэж дүгнжээ. Түүнчлэн төрийн бүтээмж 100% дээшилж төрийн өмчт компаниудын үр ашигч мөн адил 100% ашигтай ажилласан гэж тайландаа тусгасан байна. Гэхдээ засгийн газрын өгсөн үнэлгээ үндэсний аудитын байгууллагаас хийсэн дүгнэлтээс хол зөрүүтэй байгаа юм а. Засгийн газар дээр энэ хяналт хэрэгжүүлэх чиглэлээр үнэлгээний аргачлалаа бол баталсан байгаа. Тэгэхээр тэр үнэлгээний аргачлалын дагуу төрийн байгууллагууд бол өөр өөрсдөө яг тэр аргачлалынхаа дагуу одоо үнэлгээгээ хийж байгаа. За тэгээд үнэлгээгээрээ одоо тэр нөгөө хяналт хэрэгжүүлэх газрын зүгээс тухайн өөрийгөө үнэлсэн тэр тухайн төрийн байгууллагын үнэлгээ нь тэр аргачлалын дагуу зөв байна уу гэдэг дээр дахиад үнэлгээ өгдөг. За үүн дээр нь үндэсний аудитын байгууллага төрийн одоо хяналт шалгалтын хуулийнхаа дагуу аудитын байгууллага хөндлөнгийн үнэлгээг өгч байгаа. За хариултыг ингэж өгмөөргүй байна. Эдийн засгийн яам одоо жишээлбэл эрүүл мэндийн яам ийм бодлогын асуудал оруулж ирээд тэдийг би хассан юм а гэдгээр хэлчмээр байна шүү дээ. Эрүүл мэндийн яамд би ийм бодлого оруулсан чинь ингээд эдийн засгийн яам дээр хасагдсан юм а. Одоо бид нар 26-аас 30 оны дунд хугацааны төлөвөө хийх гээд байж шүү дээ. Энэ дотор чинь эрүүл мэндийн чухал үзүүлэлтүүд буюу их нэраа эндэгдэл, дундаж наслалт, хүн амын тоо, дээрээс нь халдвар төвчин, дэлхийд даяараа 2030 он гэхэд одоо умаа үзэн хавдраггүй болох гэдэг, сүрээгүй болох гэдэг. Тэгтэл бид ямар байдалтай байгаа? Яагаад энэ тоонуудаа тодорхой үзүүлэлтээр оруулж өгөхгүй байгаа юм бэ? Засгийн газрын өөрийн хийж оруулж ирсэн үнэлгээг тэг болгож бууруулсан шалтгаан нь энэ зорилт маань өөрөө зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин болон амьсгалын замын архаг өвчний шалтгаанд нас баралтын төвшин 10,000 хүн тутамд 32 байгааг зорилт төвшнгөөр 26 болж бууруулна гэдэг ийм зорилтыг тавьсан. Жилийн эцсийн дүнгээр бол энэ зорилт төвшөндөө хүрэх биш 38.4 болж өссөн ийм үзүүлэлттэй байгаа. Өөрөөр хэлбэл үнэлгээгээр зорилтод төвшин буурах ёстой байтал өссөн байгаа. Тэгэхээр үр дүнгийн үнэлгээгээр харахад бол энэ бол өөрөө одоо тэг хөвтэй байна гэдэг энэ дүн шинжилгээг бол Улсын хурлын хамгийн газраас хийж оруулсан байгаа. Нэг манай гишүүдэд бас нэг буруу ойлголт байна. Засгийн газар өөрөө өөрийнхөө ажлыг сайд нар дүгнээд байгаа юм байхгүй шүү дээ. Тэнд сууж байгаа залуу шиг манай яамны мэрэгчлэнүүд дүгнж байгаа шүү дээ. Хэрвээ ингээд нэг талд нь мэрэгжлийн хүмүүс авчираад нөгөө талд нь сайд нараас юм нэхэд байх юм бол энэ явахгүй шүү дээ.